Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2025 оны хамгийн сүүлчийн эзний өдрийн мэндийг хүргье. Энэхүү бичлэгээр та бүхэнтэй 2025 оны туршид хамтдаа байж эзний үгийг хуваалцаж ивэл өрөлтөй цагуудыг хамт өнгөрөөсөн. Мөн та бүгдийнхээ намайг урамшуулж, зоригжуулдаг бүх мессежээр дамжуулан би өнөөдрийг хүртэл урамшиж, зоригжиж эзний үгийн үйлчлэлдээ өөрийгөө зориулсаар ирэхэд маань хүчтэй нөлөө үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. За ингээд 2025 оны сүүлийн эзний өдрийн энэхүү номлолын бичлэгээрээ би та бүхэнтэй маш чухал нэгэн сэдвийг бас хуваалцахыг хүсэж байна. Номлогчийн үгс номын 2 дугаар бүлгийн 3 дугаар бүлгийн 11-ээс 15 дугаар ишлэлээс би та бүхэнд уншиж өгье. Номлогчийн үгс хуучин гэрээний номлогчийн үгс номын 3 дугаар бүлгийн 11-ээс 15 дугаар ишлэлийг та бүхэнд би уншия. Бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Хэдийгээр хүн Бурхны үйлцэн ажлыг эхнээс нь эцсийг хүртэл ойлгохгүй ч гэсэн тэрээр хүмүүний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ. Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж багтахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Түүгээр ч үйл барам хүн идэж ууж, эрхэлж буюу бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурхны бэлэг буюу. Бурхны хийсэн болгон үрд мөнхөд үлддгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийхүү үйлддэг учраас хүмүүс түүнээс эмэх учиртай юм. Юу байж байсан тэр нь одоо ч байж л байна. Ирээдүйд бий болох юмсч аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийхүү хайдаг байна. Амен. Тэгээ би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй цаг хугацаа хийгээд бидний хандлага гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Цаг хугацаа хийгээд бидний хандлага. За яагаад би энэ сэдвээр хуваалцуулж байгаа юм бэ гэхээр 2025 он дуусч шүү дээ. Бидний өмнө 2-3 хоногийн дараа 2026 он эхэллээ. Тэгэхээр цаг хугацааны тухай хамгийн их боддог ийм цаг үе дээр бид нар ирлээ. Та бүхэн бүгдээрээ л 2025 онд би юу хийж бүтээв? 2025 он миний хувьд ямар цаг үе, ямар он жил болж дуусав та? 2026 он миний хувьд ямар он жил болох вэ? Юу намайг хүлээж байгаа бол гэж бүгд бодож байгаа. Бурхан талархаж байгаа. Магадгүй зарим зүйлд харамсаж байгаа, харуулж байгаа. Магадгүй өөрийгөө буруутгасан. Эсвэл 2026 онд би яг ийм зүйлийг хийн, би алдаагаа ингэж засандаа 2026 онд би ийм зүйлийг зорж яах гэж бодож, төлөөлж, залбирч Бурханд өргөж байгаа ийм цаг үе бол, ийм өдрүүд бол сүүлийн өдрүүд бидний хувьд бол болж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм учраас би эзний үгээс буюу Библиэс цаг хугацаа хийгээд түүнд хандах бидний хандлагатай холбоотой нэг чухал хэсгийг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм аа. Өнөөдөр уулна манай Нью-Йорк Монгол чуулган дээр зочин номлогчтой байлаа. За төгөлдөр пастор YouTube-ийн сувг бол миний номлоо оруулдаг сувг учраас зочин номлогчтой байсан үедээ миний хувьд тусад нь цуглааныхаа дараа үдээс хойш ийхүү номлолынхаа бичлэгийг тусад нь хийгээд тавьдаг гэдгийг үргэлж үздэг та бүхэн бол нэгэнт мэддэг болсон. Сүүлийн өдрүүдэд бол мэдээж ачаалттай ийм өдөр хоногуд өнгөрж байна. Өнгөрсөн 7 хоногт бид нар Эзэн Есүс Христийн мэндэлсэн баяраа тэмдэглэж Нью-Йоркийн нэлээд олон шинэ хүмүүсийг урьж авчраад сайн мэдээгээ дуулгалаа. За Монголоос болон Америкийн өөр газруудаас бас олон зочид ирж бидэртэй хамтран үйлчлэлээ. Өнөөдрийн чуулган дээр маань ч гэсэн өнөөдрийн цуглаан дээр маань ч гэсэн бас ялгаагүй бараг л 5-6 зочинтой бид нар байлаа. За тэгээд баярын үйлчлэлүүдээ хийлээ. Өнөөдрийн цуглаанаа зохион байгууллаа. Зарим зочин гийчнээ үдэж явууллаа. Зарим зочид гийчдээ бас угтаж авлаа гэд сүүлийн өдрүүдэд бол үнэхэрийн ачаал ихтэй ийм хоногуд болж байна. Тэгтээ үнэхэрийн ивэлтэй өдөр хоногуд боллоо. Ер нь 25 оныг эргээд бодоход миний хувьд болон манай гэр бүлийн хувьд Нью-Йорк Монгол чуулганы хувьд үнэхээр онцгой жил болж дуусч байна. За тэгээ 2026 он ирж байна. Бурхан 2026 онд таны амьдралд, миний амьдралд, бид бүгдийн амьдралд юу бэлдсэн бол тэр юу хийх бол гэдгээс гадна ер нь амьдралд юу ч болж исэн би ер нь ямар хандлагатай байх вэ?
би ер нь юуг цаашдаа эрхэмлэж амьдрах вэ? Цаг хугацааны тал дээр би өөрийнхөө амьдралын одоо хандлагын тал дээр би ер нь ямар одоо хандлагыг өөртөө тээж авч явах вэ гэдгийг би өнөөдөр эзний үгээс бяцхан та бүхэнд энэ цагдаар хаалцахыг хүссэн юм аа. За ингээд би сая номлогчийн үгс 3 дугаар бүлгийн 11-ээс 15 дугаар ишлэгийг таамагт уншсан шүү дээ. За би ингээд эхнээс нь дахиад би дурдаад явъя. 11 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Хэдийгээр хүн Бурхны үйлцэн ажлыг эхнээс нь эцсийг хүртэл ойлгохгүй ч гэсэн тэрээр хүмүүний зүрхэнд үр дүнхийг суулгажээ гэж энэ ишлэл дээр хэлсэн байна. Тэгэхээр Бурхан бүх зүйлийг тухайн цагт нь хамгийн сайхнаар хийсэн гэж хэлсэн. Хамгийн сайхнаар бүтээсэн гэж хэлсэн. Тийм болохоор яг өнөөдөр энэ цаг үед надад өгөгдсөн миний амьдрал Бурханаас өгөгдсөн хамгийн сайхан цаг үе юм байна гэж бид хардаг байх нь чухал юм байна. Өнгөрсөн 2025 он үнэхээр энэ цаг хугацаанд Бурханы надад өгсөн хамгийн гайхалтай цаг үе байлаа. Энэ цаг үедээ Бурхан миний амьдралд хийсэн хамгийн гайхалтай ажлууд байлаа гэж би харж түүнийхээ төлөө би талархах учиртай юмсан ч. Таны хувьд ч гэсэн 2025 он ямар он жил болж өнгөрөв. Танд нулимстай өдрүүд олон байсан бах. Таны хувьд баяр хөөртэй мөчүүд бас олон байсан бах. Уурлаж бухимдсан үнэхээр сэтгэл дондор өдрүүд ч гэсэн байсан байж магадгүй. Урам хугарсан өдрүүд бас байсан байж магадгүй. Маш их баярлсан ирч хүчтэй өдрүүд байсан байж магадгүй. Мөн өвдөж шаналж исэн тэр цаг үе ч гэсэн байсан байж магадгүй. Ямар тач Бурхан бүх юмыг тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Тэр нь тухайн цаг үедээ надад хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн би болсон. Тийм ч учраас одоо энэ 11 дэх ишлэн дараагийн өгүүлбэр дээр ингэж хэлж байна л та. Хэдийгээр хүн Бурхны үйлцэн ажлыг эхнээс нь эцсийг хүртэл ойлгохгүй ч гэсэн гэж байна шүү дээ, тэ. Тэгэхээр үнэхээр бидний амьдрал болоод байгаа зүйлийг заримдаа бид нар ойлгодоггүй шүү дээ. Бүрэн ойлгож чаддаггүй шүү дээ. Яагаад миний амьдралд ийм зүйл болж байгаа? Яагаад ийм зүйл тохиолдов? Яагаад тэр хүн миний амьдралд орж ирэв? Яагаад тэр хүн миний амьдралаас гарч явв? Яагаад миний амьдралд одоо ийм санамсаргүй зүйл болчихов? Яагаад ийм сайхан баяр хөөртэй зүйлсүүд болов? Эсвэл яагаад ийм уйдгар гоногтай урам хугарсан сэтгэл хэцүү мөчүүдийг би бас одоо дайран гарав гэдэг ч юм уу. Бүгдийг бид нар эхнээс нь дуустал бид ойлгож чадахгүй. Гэхдээ Бурхан хүмүүний зүрхэнд үр дүнхийг суулгасан гэж хэлсэн. Гэхдээ бүх юмсыг тэр тухайн цагт нь хамгийн сайхнаар бүтээсэн гэж хэлсэн ба. Тэгэхээр миний амьдрал болж байгаа бүх зүйлийг би одоо ойлгохгүй байж болно. Гэхдээ эргээд харахад Бурхан миний амьдралын бүх зүйлийг хамгийн сайхнаар бүтээсэн гэдгийг бид харах болно, бид мэдэх болно. Үүнийхээ төлөө бид Бурхандаа талархах болно. Бурхан бол төгс юм аа. Бурханы хүсэл сэтгэл миний төлөө хамгийн сайныг хүсэж төлөвсөн байдгийн байна гэдгийг бид өөрийнхөө амьдралын цаг хугацаа өнгөрөн одож байгаа тэр цаг хугацаануудаас бид эргэж харахтаа дүнэлт хийж чадна гэж би итгэж байна. Ялангуяа эзнийг мэддэг хүн, эзэн Есүс Христээр дамжуулан Бурхан эцгийн хүүхдүүд болсон бид амьдралыг бид ингэж л хардаг. Бид тухайн үедээ ойлгомжгүй амьдралын тийм мөчүүдээр дайран гардаг. Тухайн үедээ бид үнэхээр ирч хүчтэй, амжилт бүтээлтэй, баяр хөөрөөр дүүрэн үеийг туулан гардаг. Тухайн үедээ бид үнэхээр бэрхшээлтэй, уйдгар гоногтой, урам хугарсан, сэтгэл хэцүү тийм цаг үеүүдийн дундор ч гэсэн бид нар хүссэн хүсээгүй бид нар тоочаад гардаг. Миний амьдрал болж байгаа бүх зүйлсүүдийг би эхнээс нь эцсийн хүртэл ойлгохгүй, одоо ойлгож чадахгүй. Гэхдээ Бурхан бүх зүйлийг тухайн цагт нь хамгийн сайнаар хийсэн байдаг юм аа. Тийм учраас та өнгөрч буй 2025 оныхоо төлөө талархаарай. Таны амьдралд өгсөн хүмүүсийн төлөө Бурханд талархаарай. Таны амьдралд болсон гайхалтай зүйлсүүдийн төлөө Бурханд талархаарай. Магадгүй тэр гашуун цаг үеүүдийн төлөө ч гэсэн Бурханд талархаарай. Яагаад гэвэл тэр зүйлэр чинь дамжуулан эзэн та биднийг өнөөдөр бүтээн бий болгож байгаа шүү дээ. Тэгээд бүх зүйлийг ойлгохгүй ч гэсэн Бурхан хүмүүний зүрхэнд үр дүнхийг бүтээсэн гэж хэлсэн байна. Хүн өөрөө үр дүнх биш шүү дээ. Гэхдээ хүн үр дүнхийг хүсдэг. Энэ ишлэл энэ зүйлийг хэлж байгаа болов гэж би хувьдаа боддог. Би төгс мэддэг гэж би өөрийгөө хэлэхгүй. Би Библийн зарим хэсгийг сайн мэднэ. Зарим хэсгийг би үнэхээр мэдэхгүй. Тайлбарлаж чадахгүй эсгүй ч гэсэн Библиэд олон байдаг. Ерөнхийд нь Библийг ойлгодог. Ерөнхийдөө Библийн утга санаа өгж байгаа гол мессежийг бол би ойлгодог.
тэр үндсэн гэрэл дотроо Библийн бусад хэсгүүдийг олж харж тайлбарлах гэж хичээдэг. Энэ ч зөв. Тэр ч утгаараа би Бурхны бидний амьдралд хийж байгаа ажил үйлсийг эхнээс нь эцсийг хүртэл ойлгохгүй ч гэсэн тэрээр хүмүүний зүрхэнд үрд мөнхийг суулгажаа гэж хэлснийг би бол хувьдаа ингэж ойлгож байгаа. Бидний амьдрал үрд мөнх биш шүү дээ. Гэхдээ бид үрд мөнхийг хүсдэг. Бид үрд мөнхийг мөрөөддөг. Ямар ч хүн урт удаан жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Ямар ч хүн өөрийнхөө жаргалтай сайхан мөчүүдийг дуусахгүй урт байгаасаа гэж хүсдэг. Ямар ч хүн зовлон богинохон байгаасаа л гэж хүсдэг шүү дээ. Тэм учраас манай ардын үлгэр тойс домог төгсөхдөө тийм ээ 60 жилийн жаргал хийж 80 жилийн найр хийж тийм ээ одоо дуусшгүйгээр одоо ингээд аз жаргалтайгаар байж эцэстээ амар сайхан жаргажээ амар сайхандаа жаргажээ гэд одоо жаргал сайхан хамгийн сайн амар жимэр сайн сайхнаар одоо амьдрал нь тэр чигтээ ингээд үргэлжлээд дуусж байгаагаар одоо өвөг дээдс маань угаасаа тэгж ярьдаг шүү дээ. Энэ юуг харуулдаг байгаа юм гэхээр хүн үрд мөнхийг хүсэж идэг. Яагаад гэвэл бид Бурхны бүтээл юм. Бид бол Бурхнаас бүтээгдсэн бүтээл. Бидний сүнс амин амьсгал бол Бурхнаас юм. Тийм учраас бид үрд мөнхийг дотор хүсэж мөрөөддөг. Үрд мөнхөд бид хурж очихыг бид нар ирмэлцэж байдаг. Энэ бол Бурхнаас өгөгддөг зөв шүү дээ. Тийм болохоор цаг хугацааны хувьд бид ийм ойлголттой байх нь туйлын чухал юм аа. Миний амьдралын он жилүүд болж байгаа зүйлийг би бүрэн ойлгохгүй байж болно. Гэхдээ Бурхан бүх зүйлийг тухайн цагт нь хамгийн сайхнаар хийдэг гэдэгт таны төлөө бүтээдэг гэдэгт та итгээрэй. Бурхан таны амьдралд хийж байгаа бүх үйлсийг та өнөөдөр ойлгохгүй байж болно. Харин хожим эргээд харахад Бурхан ямар гайхалтай ажил үйлс хийснийг бид ухаардаг, ойлгодог, түүнийг хардаг. Тэм өдрүүд бидний амьдралд ирдэг үлээ. Ялангуяа эзнийг мэддэг, эзнээс имэдэг, эзэнд найддаг, эзэнд төшдөг хүмүүс үүнийг үнэхэрийн гайхалтайгаар олж харж Бурхандаа талархаж бүх амьдралынхаа төлөө эцэстээ сэтгэл хангалуунаар эзэнд талархалтайгаар энэ амьдралаа Бурханд өргөж чаддаг нь бидэнд өгсөн Бурханы ивэл юм аа гэж. За цаашаа 12 дугаар ишлэлийг цааш нь уншийе. Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж багтахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн гэж хэлж байна. За нэрэл тийм юм да. Өнөөдөр би өөрийнхөө хийж байгаа зүйлдээ сайныг хийгээд тэгээ би тэр зүйлдээ баяр хөөртэй байж чадчихвэл үүнээс илүү жаргал гэж нэрээ энэ амьдрал дээр байна гэж юу? Материалын зүйл бидэнд үнэхээр тэр таашаалт аз жаргалыг өгдөггүй. Альва материалын зүйл. Эсвэл одоо ямарваа нэгэн баярт гинтийн үйл явдал бол тухайн цаг үедээ баяр хөөргийг өгөөд тэгээд л дараа нь мартагдаал эсвэл дурсамж болоод л үлддэг шүү дээ. Харин бид Бурханаас өгөгдсөн энэ цаг хугацаанд энэ эхнээс нь дуустал нь бид Бурхан миний амьдралд юу хийгээд байгааг бүрэн ойлгохгүй ч гэсэн яг өнөөдөр Бурхан миний амьдралд өгсөн зүйл нь хамгийн сайн гэж итгээд сайныг үлдээд баяр хөөртэй байх нь л ивэл юм. Энэ л ер нь хүний амьдрал хамгийн сайн зүйл юм. Та хаанч амьдарч яж болно. Та ямар ч нөхцөл байдаг байж болно. Та ямар ч одоо орчинд амьдарч яж болно. Та ямар ч ажил үйлчлэл эрхэлдэг байж болно. Та тэр бүх зүйлээрээ дамжуулан сайныг үйлдэрээ энэ хороо дэлхий дээр үүгээрээ Бурхныг алдаршуулж байгаа. Та тэр бүх зүйлийг хийхдээ баяр хөөртэй байгаарай. Үүн шиг аз жаргал гэж энэ хороод байхгүй. Хамгийн энэ дэлхийн амьдралын хамгийн таатай газар амьдарч байгаа хэрнээ ямар ч аз жаргалгүй хүмүүс олон байна. Хамгийн хэцүү нөхцөлд амьдарч байгаа хэрнээ амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс үнэхэрийн олон бас байна. Яагаад юм бэ? Яагаад гэвэл тэд сайныг үйлдэж байгаа амьдралынхаа утга учирыг мэддэг. Тэгээд тэд үүнийгээ баяр хөөртэйгээр үйлддэг. Энэ нь хүний амьдралд өгсөн хамгийн сайн зүйл юм а гэж хэлсэн. Бид он жилүүдэд ингэж өнгөрөх нь чухал юм. 2026 оныг та сайныг үйлдэж баяр хөөртэйгээр 2026 оныг та угтан аваасаа. 2026 оныг та ингэж л амьдарч өнгөрүүлээсэ. Бурханаас бидэнд өгсөн цаг хугацаанд бид ийм л хандлагатайгаар бид ийм л үүстэйгээр бид явах учиртай юм аа. 13 дугаар ишлэгийг цааш нь үргэлжлүүлээ уншия. Түүгээрч үйл барам. За цаашаа үргэлжлүүлээ лавшруулаад хэлж штэ. Түүгээрч үйл барам гэж байна, тийм үү? Энд чинь үсэг үглээ яг тэн дээрээ нэмээд өшөө бүр нэмээд лавшруулаад хэлэхэд хүн идэж ууж эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурхны бэлэг боёо. Тэгээ идэж ууж эрхэлж буй ажил үйлстэй сэтгэл хангалуун байх нь энэ нь Бурхны бэлэг боёо гэж. Тэгээ бидний амьдралын он жилүүд бол богинохон штэ.
их л бол 80 жил тийм үү? За сүүлийн үед хүмүүс урт насалдаг боллоо 90 жил. За нэг 80-аас 90 100 наслал бүр урт насллаа гэхэд нэг 80-аас 100 наслах байх. За ер нь бол нэг 70 80 жил орчим одоо орчин үед бол хүмүүс бол наслаад байна. Тэгээд хүүхэд байхад одоо залуу байхад одоо хүний амьдралын он жилүүдийг ингээд бодохоор их л урт юм шиг одоо барагдахгүй их юм шиг 20 эдэн наснда дөнгөж 30 хүрч явах үед тэгж бодогддог байсан. Одоо ингээд бодохоор хүний амьдрал гэдэг ямар богино юм бэ? Тийм учраас Библиэлд одоо хэлсэн байгаа шүү дээ. Хүний амьдрал гэдэг бол яг л нөгөө өт хорхооны нөгөө цаг үетэй их адилхан гэж тэ авгалдаа тэгэл одоо нөгөө уудан дотроосоо гарч ирэл тэгэл хэдхэн цаг маш үзэсгэлэнтэй сайхан одоо эрвэхөө болж амьдрал тэгэл оройн юм уу маргааш нэхэд үхэж алга болсон байдаг тийм ээ. Тэг бид Бурхны хувьд би хүний амьдрал гэдэг бол яг л өглөө ингээл мандаал орой жаргаж байгаа нартай адилхан бидний амьдрал гэдэг бол нэг мэтгэд 30 жил 40 жил 50 жил ямар хурдан өнгөрч вэ? Одоо надад дахиад хэдэн жил үлдсэн бол гэж бодоход өнгөрсөн амьдралаас минь магадгүй илүү богинохон цаг хугацаа одоо цаашаа надад үлдсэн. Тэгэхээр би энэ цаг хугацааг би яаж үнэлж амьдрах ёстой вэ? Би идэж, ууж, эрхэлж буй үйлчлэл, ажилдаа сэтгэл хангалуун байж л энэ хорвоог бид туулна. Энэ бол Бурхны хүсэл. Энэ бол Бурхны бэлэг юм аа гэж хэлсэн биз дээ. Бидний энэ уншсан ишлэл дээр. За тэгэхээр 11, 12, 13 дугаар ишлэлээ би одоо ингээд нэгтгээд яриа тийм ээ. Бурхны бидний амьдралд өгж байгаа бүхэн тухайн цаг үедээ хамгийн сайн нь байдаг. Гэхдээ тэрийг тухайн үедээ хамгийн сайн гэж бид ойлгодоггүй. Гэхдээ эргээд харахад Бурхан бидний амьдралд хамгийн сайныг хийсэн байдаг, хамгийн сайныг өгсөн байдаг. Тэгээ тэр бидэнд тэр үрд мөнхийг одоо бидний зүрхэнд Бурхан суулгасан байдаг. Энэ нь бид Бурханы бүтээл гэдгийг маань нэг том шинж тэмдэг. Яг л Бурхан өөрөө мөнхийг учраас хүн мөнхийн зүйлийг мөрөөддөг. Гэхдээ бидний амьдрал бол хязгаартай. Гэхдээ бидний санаа сэтгэл бол үрд мөнхийг хүсэж мөрөөддөг. Тэр үрд мөнхийн амьдралыг Бурхан л өгдөг шүү дээ. Тэгэхээр бид энэ дэлхий дээрх амьдралаа бид яаж үр дүнтэй өнгөрөх вэ? Хэрхэн үр дүнтэй өнгөрөх вэ? Тийм ээ? Сайныг үйлдээд баяр хөөртэй бай. Идэж уугаад эрхэлж байгаа ажилдаа сэтгэл хангалуун л бай. За энэ бол та энэ хороо дээр хүн болж төрөөд цаг хугацаагаа үр дүнтэй үнэхээр одоо хүн шиг сайхан амьдарч өнгөрүүлж байгаагийн одоо чухал шинж юм аа. Тэгэхээр би өнөөдөр эзний үгээр 2026 онд тийм ээ сайныг үйлдэж баяр хөөртэй байж идэж ууж эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаасаа гэж та бүгдийн төлөө би залбирх болно. Та үүний төлөө залбирч 2025 оныхоо төлөө талархан үдэж 2026 оноо яг л ийм хандлагаар яг л ийм зүрх сэтгэлээр даван тоолохын төлөө ирж буй он жилүүдэд яг л ингэж үдэхийн төлөө амьдраарай. Алдаж асглаа гэж битгий харамс. Авч чадсангүй олж чадсангүй дэ гэж битгий харамс. Танд өгөгдсөн амьдралдаа та сэтгэл хангалуун бай. Танд өгөгдсөн амьдралдаа та тэр чадах хэмжээндээ л сайныг хий. Та тэр нөхцөл байдлаа л хийж чадах хамгийн сайнаа хий. Тэгээ тэр нөхцөлдөө та идэж ууж эрхэлж байгаа ажил үйлчлэлдээ сэтгэл хангалуун бай. Эн чинь л Бурханаас бидэнд өгсөн ивэл юм. Энийг л зүрх сэтгэлдээ бий болгож үүний төлөө залбирч үүний төлөө гэр бүл өөрийнхөө хайртай хүмүүс, өөрийнхөө үйлчлэл, ажил бизнес бүхий л зүйлдээ ингэж хандаж яваарай. Тэгвэл бид энэ хорвоог одоо нэг л өдөр бид энэ хорвоог бараад Бурхан эцэг руугаа бид буцаж явахдаа бид сэтгэл хангалуун байх болно. Бид амьдрсан шиг амьдрсан байх болно. Бид утга учиртай амьдралаар амьдрсан байх болно. Бид зөв сайн амьдралаар амьдрсан байх болно. 14 дэх ишлэгийг цаашаа уншъя. Бурханы хийсэн болгон үрд мөнхөд үлддгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийхүү үйлддэг учраас хүмүүс түүнээс эмэх учиртай юм аа. Бурханы хийсэн болгон үрд мөнх үлддэг. Харин хүний хийсэн юм үрд мөнх үлддэггүй. Ер нь бол Бурханы хийсэн юм л үрд мөнх үлддэг. Бурханы хийсэн зүйлээс нэмэх юм ч байхгүй, хасах юм ч байхгүй. Нэрээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралдаа талархалтай бай. Тэгэхээр 25 оныхоо төлөө таларх. 26 оны үнэхээр танд өгж байгаа Бурханы амьдрал төгс төгөлдөр байх болно гэж та итгээрэй. Тэрийг дэгцэн бол, энийг ингэсэн бол гэж бодогдох үе байдаг л да. Цаг хугацааг буцаадаг бол. Би яг тэдэн оны тэдэн сарын тэдэнд тэр үед эргэж чад би тэнд гаргасныг алдаагаа засчих юмсан. Тэнд нэг хүнд тэгээ хилцэн үгээ би нэг буцаачих юмсан. Би тэнд нэг тэгээ хийцэн болчингүй үйлдэлээ би нэг зогсоочих юмсан.
Тэр үед би нэг тэр хүнийг тэгээ явуулсан да. Тэр хүнийг би явуулахгүй байх байж та гэж. Тэр үед би тийм байдлаар биш харин нөгөө байдлаар нь шийдэх байсан юм да. Цаг хугацааг буцааж болдог бол би нэг дэгчийн юмсан да гэж боддог. Тэгвэл би танд 14 дэх ишлэгийг уншиж өгье. Дахиад уншиж өгье. Бурхны хийсэн болгон үрд мөнхөд үлддгийг би мэдлээ. Түүнд нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй байж. Бурхан ийхүү үйлддэг учраас хүмүүс түүнээс эмээх учиртай юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр Бурханы үйлддэг бүхэн төгс төгөлтөр. Тийм болохоор та таларх. Тэр таны ирээдүйд өшөө илүү сайныг бэлдсэн гэдэгт та итэг. Тэгээд Бурхан талархалтайгаар эх он жилүүдэд ухтан ав. Ирэх цаг бүчүүдэд тэгж амьдр. Тэгэхээр бид энэ уншиж байгаа номлогчийн үс номын 3 дугаар бүлгийн 11-аас 15 гэсэн энэ хэсэг дээрээс цаг хугацаа болоод тэр цаг хугацаанд бид ямар хандлагаар амьдрах тухайг л суралцаад байна шүү дээ. Энэ үнэхээр гайхалтай хэсэг биш гэж юу? Энэ нэгэн цаг үе дуусаж шинэ цаг үе эхэлж байгаа энэ цаг үед энэ үнэхээр чухал мессеж бидний хувьд биш гэж юу? Тийм болохоор би энэ үгээр таныг зоригжуулмаар байна. Эзэнний ажил үйлс бол төгс байдаг юм аа. Зөвхөн түүний ажил үйлсэл үлддэг юм аа. Тийм учраас түүнтэй хамт алхаараа, түүнтэй хамт ажиллаараа. Түүний нэрийн төлөө сайныг үйлдээрэй. Тэгээд хийж байгаа ажил үйлстэй баяр хөөртэй байгаараа, сэтгэл хангалуун байгаараа. Бурханаас өгсөн тавг шүлэндөө талархалтай байгаараа. Эзэн нэмж өгөх болно. Эзэн бидэнд аз жаргалтай байдлуудыг өгөх болно. Бид цаг хугацаагаа ингэж өнгөрөөснөөр бид амжилтанд хүрэх болно гэж би итгэж байна. Төгсгөлийн 15 дугаар ишлэгийг уншъя. Өнөөдрийн багц ишлэлийн хамгийн сүүлийн 15 дугаар ишлэл. Юу байж байсан тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буюу болох юмс ч аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийхүү хайдаг байна гэж. Юу байж исэн тэр нь одоо ч байна. Өмнө нь байсан зүйл одоо ч байж л байна. Нөгөө Бурханы бүтээсэн зүйлээс хасах зүйл байхгүй, нэмэх зүйл байхгүй, хинч тэрийг өөрчилж чадахгүй. Бурхан бол төгс хийдгээ гэдгийг одоо цааш нь үргэлжлүүлээд тайлбарлаад байна л да тий. Бурханы хийсэн тэр зүйл одоо ч байж гин ирээдүйд ч энэ зүйл байх болно. Тэр ирээдүйд бий болох тэр шинэ зүйл чинь яг үндэ өмнө нь байсан зүйл л байгаа. Аль хэзээ Бурханаас өгөгдсөн, Бурханаас хийчихсэн тэр зүйл л байгаа. Тэр нь тухайн үедээ бид нар шинэ юм шиг санагдаж байгаа. Гэхдээ хорвоо дэлхий тэр хизээнийн цагт хаа нэгтээ байсан л зүйл, хүний амьдралд болж исэн л зүйл байдаг. Тийм болохоор юу байсан одоо ч байна, ирээдүйд болох юм ч гэсэн өмнө нь байсан л зүйл. Ингэж Бурхан өнгөрснийг ирж хайдаг ажээ гэж хэлсэн. Өнгөрснийг ирж хайдаг гэдэг нь өнгөрсөн лугаа буцаал, дандаа өнгөрснөө эргэж хараал, дандаа өнгөрснийхөө муу мухайг сөхөж яриад, ингээл одоо нэг өнгөрсөндөө сэтгэл гутраал яваад идэг Бурхан гэдэг утгаараа хэлээгүй. Өөрөөр хэлбэл Бурханы бүтээсэн зүйлс одоо ч байна, ирээдүйд ч байна. Тэр анханасаа Бурхан хийсэн зүйл нь ирээдүйд ч байх болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан ингэж өнгөрснийг хайдаг ажээ гэж хэлсэн байна. Тэгэхээр бид энэ өнгөрснийг Бурхан ийхүү хайдаг байна гэдэг үгийг бид нар хүн нөгөө өнгөрснөө хардаг, өнгөрснөө хараад гутардаг, өнгөрснөө хараад өөрийгөө голдог, харамсдаг гэдэг утгаар нь энэ үгийг хэлээгүй. Бурханы бүтээсэн бүтээл төгс төгөлдөр юм а гэдэг утгаар нь энэ үг хэлэгдсэн байна. Та Монгол оронд Монгол хүний гэр бүлд, та аав ээжийнхээ гэр бүлд төрж өссөн. Энэ бол Бурханы хүсэл төлөвлөгөө байсан. Энийг бид өөрчлөхгүй. Энэ бол Бурханы хүсэл төлөвлөгөө байсан. Та өнөөдрийн хүртэл амьдралдаа иймэрхүү замыг өнөөдрийн хүртэл та яг л өөрийнхөө тоосон замыг та туулж ирсэн. Энийг бид туулах ёстой байсан. Энийг бид туулаад бид Бурхантайгаа уулзрах байсан. Энэ дотор бид Бурханы хэлбэржүүлэлтийг бид нар суралцах ёстой байсан. Тэгээд бид эзэнд талархлуудыг өргөх учиртай байсан. Яг л энэ замаар өнөөдөр бид нар хамтдаа амьдарч байгаа шүү дээ ахын дүүсээ. Тийм болохоор би та бүгдээгээ зоригжуулж байна. Эзэн бол агуу гайхамшигтай. Эзэн энэ цаг хугацааг бидний төлөө бүтээж өгсөн. Эзнээс өгөгдсөн энэ цаг хугацаанд бүгдээ сэтгэл хангалуун амьдарцгаая. Бүгдээ баяр хөөртэй амьдарцгаая. Талархалтай амьдарцгаая. Үүнийг Бурхан өгдөг юм аа. Тэгвэл тэр энэ Бурханаас энэ сэтгэл хандлагыг яаж авах вэ гэж юу? Та Есүс Христэд итэг. Энийг Есүс Христ танд мэдрүүлэхийн тулд бидний төлөө аврагч болон ирсэн юм. Та Есүс Христийг зүрхэндээ хүлээн авах юм бол Бурханы ариун сүнс таны дотор байх болно. Ариун сүнстэй хүн энэ бүгдийг ойлгож, амьдралдаа сэтгэл хангалуунуудаар харж, амьдралдаа талархалтайгаар хандаж, сайныг үйлдэж, Бурханы төлөө ажиллаж амьдарч, өөрийн цаг үе, он жилүүдийг эзэн Бурхантай өргөдөг юм аа. 2026 онд тань эзэн Бурханы ивэл, эцэг Бурханы ивэл,
эзэн Есүс Христийн нэгүсэл, ариун сүнсний тайтгарал, удирдамж, амар тайван нь та бүхэнтэй хамт байх болтгой хэмээн би өрөөхийг хүсэж байна. Ингээ бүгдээ хамтдаа залбирцгаая. Яруу алдарт ариун амьд агуу бурхан минь. Та бол бидний эцэг бурхан. Та энэ орчлон хорвоог бүтээсэн. Та цаг хугацааны эхэнд цаг хугацаа эхлэхээс ч өмнө та байсан. Та одоо ч байна. Та үрд мөнхөд байдаг. Тийм учраас бид таны бүтээл учраас үрд мөнхийг бид хүсэмжилдэг, бид ойлгодог. Гэхдээ бидний чадамж, бидний хүч чадал үрд мөнхөд хүрдэггүй. Харин энэ нь танаас өгөгддөг ажээ. Тийм учраас бид эзэн Есүс Христэд итгэдэг. Есүс Христийн нэрээр дамжуулан бид таны хөвгүүд охид болж таны өршөөл уучлалыг бид хүртсэн билээ. Тиймээс таны ариун сүнсний баяр хөөр дотор сайныг үйлдэж, идэж, ууж, унтаж, хэвтэж, ажиллаж, хөдөлмөрлөж, харилцаж, бусдыг ивэж, өрөөж, орж, гарч амьдарч байгаа бүхэндээ бид эзэн Есүсийн дотор бид сэтгэл хангалуун амьдарч сурахад минь бидэнд туслаач. Биднийг гомдолтой сэтгэлээс, харуулслаас, бидний харамслаас, бидний гутралаас та чөлөөлөөч. Есүсийн нэрээр. Бид энэ 25 онд босон зүйлийг төлөө танд талархаж, хэцүү зүйлсийг таньдаа үлдээж гин, таньдаа өргөж гин. Сайхан бүхнийхээ төлөө талархаж гин. Намайг хэлбэржүүлж, сурамжилсан бүхний тань төлөө талархаж гин. 2026 оноо таньдаа өргөж гин. Эзэн минь, та биднийг ивэгээч. Бид амьдралдаа та бидний амьдралд юу хийж байгааг, та бусдын амьдралд юу хийж байгааг, та энэ хорвоо дээр юу үлдэж байгааг бид эхнээс нь дуус хүртэл бүрэн ойлгодоггүй ч бид танд найддаг. Та бол төгс төгөлдөр. Тийм учраас би өөрийнхөө амьдралд өөрийнхөө дуудагсан дуудлагада сэтгэл хангалуун талархалтайгаар сайныг үлдэж явахад минь туслаарай. Энэ бүгдийн төлөө талархан эзэн Есүс Христийн нэрээр залбирan гуй ярьлаа. Аамен.